Одоо би та бүхэндээ PDF Creator програмыг хэрхэн ажиллуулах талаар зааж өгье. За ингийн тулд бид нар PDF Creator гэсэн програмаа ажиллуулна. Start-ны програм files PDF Converter PDF Creator. За ингийн PDF Creator програмаа ажиллуулснараа одоо тухайн програм дээр хэвлэх боломжтой. Эсвэл яг за энэ нэмэлт тэмдэгтээ нэг add гэсэн хэсэг байна. За энэ add гэсэн хэсгээс би ямар файл PDF болох гэж байгаа сонгоё. За жишээ нь D дискэн дээр байгаа Word-ийн файлыг. За эндээс all програмуудыг сонгоод за хэрэглээ гэсэн файлыг сонгоё. За сонгоод тухайн файл маань одоо та бүхэн анзаарсан баг. Окей төвчлөрөөр дарснараа өөрөө файл маань нээгдээд тэгээ буцаад хаагдаад одоо энд нэг хадгалах гэсэн хэсэг юм гарч иж байна. За юу гэсэн нэртэйгээр хадгалах вэ гэж одоо хэрэглэх гэсэн байна. PDF-ийн нэр нь болохоор хэрэглээ. За одоо ингээд тохируулга options руу тохируулж болно. Тохируулгахдаа PDF, PNG, JPEG аль форматаар нь хөрвүүлмээр байна. Эсвэл аль програмууд дээр одоо ажилтг болгомоор гэдэг бүгдийг сонгож өгөх боломжтой байгаа. За одоо эндээс save гэдэг ажиллуулснараа одоо хаана хэрэглэе гэж нэртэй PDF файлыг хаана хадгалах вэ? За жишээ нь дэлгэцэн дээр хадгалъя. Десктопн дээр save. За ингэснээр тухайн файл маань шууд PDF болсон байгаа та бүхэн анзаарч байна. Windows үзлээстэй хүртэл PDF файлыг амар хэлбэрээр хийж болдог байна.